Муур эзнийхээ сэтгэл зүйг даган өөрчлөгддгийг нотолжээ. Plus One сэтгүүлд муурны зан авир болон эрүүл мэнд эзнийхээ сэтгэл зүйн онцлогтой шууд хамааралтай байдаг тухай судалгаа нийтлэгджээ. Тус судалгааны үр дүнд стресст ордог, бухимдаа хүмүүсийн муур сайнгүй эрүүл мэндтэй байдгийг нотолсон байна. Ерөнхийдөө амтны эрүүл мэндийн байгууллагууд болон шинжлэх ухааны хүмүүс мууранд үзүүлдэг физик орчны нөлөөнд илүү их анхаарал хандуулдаг. Харин харилцаа, нийгмийн орчны нөлөөллийг нь орхигдуулах хандлагатай байдаг хэмээн Nottingham Trent их сургуулийн докторант судлаач Лорен Финкер хэлжээ. Хүмүүс биедээ хэрхэн харьцаж сургаж байгаагаас муурын эрүүл мэнд шууд хамаатай байдгийг сүүлийн 10 жилд мууртай ажилласан туршлагаас анзаарсан. Ихэнхдээ энэ үйл явц бидний мэдсэн мэдээгүй аяндаа явагдаж байдаг. Тийм болохоор энэ үзэгдлийг илүү шинжлэх ухаанч өнцгөөс тайлбарлахын тулд энэ судалгааны багийг ахлах болсон гэж тэр ярьсан байна. Финка ба түүний багийнхан Англи улсаас нийт 3331 муурд хийжээдэг хүмүүсийг цуглуулж тэдний сэтгэл зүйн онцлог болоод муурныхын зан авир эрүүл мэндийн хамаарлыг судалж үзжээ. Ингээд судлаачид эзнийхэн сэтгэл зүйн байдал мууранд нөлөөлсөн хэд хэдэн шинжийг олж ажигласан байна. Хувь хүний сэтгэл зүйн онцлогуд мууртайгаа хэрхэн харьцдагтай нь хэрхэн хамаатай байдаг. Түүнчлэн энэ нь тэдний муурын эрүүл мэндэд шууд нөлөөлөл үзүүлдэг. Муурнууд өөрсдийгөө бидний хувьд гэрийн тэжээм амтан гэдгийг тэр бүр мэддэггүй. Харин нэг гэр бүлийн гишүүн гэж ойлгодог. Тийм учраас бидний зан гарал шиг тэдэнд эерэг сөрөг альж талаас хэрхэн нөлөөлж болохыг бид сайтар ухаарч байх хэрэгтэй хэмээн судлаач Финка Psypost сайтад тайлбарлажээ. Бухимдуу уур уцаар ихтэй эзэд муурынхаа эрүүл мэндийн байдалд илтгэд нөлөө үзүүлдэг гэжээ. Тухайлбал ийм эзэнтэй муурнууд илүү дэлжинтэй болдог байна. Харин эсвэргээрээ эерэг харилцаар бий болгодог эз тиймүр ганцаардмал зожиг харан шинтэй биш болдог агаад хэвийн жинтэй байдаг юм.